За баярлалаа. Би учир гишүүнийг уг нь залуу хүн эдийн засгийн талаар нэлээд гайгүй бодолтой, ойлголттой, бас босролтой залуу гэж хардаг. Өнөөдөр харамсаж байна. Ийм ядуу юм яриа сууж байгаа. Бид нар Венесуэл, Чили араас яваагүй. Харин Венесуэл, Чили чи эсрэг явж байна. Өнөөдөр Америк, Японы жишгээр явж байна. Чи над юм унштай гэхлээр над хуулигаа төслийг. Та хуулийн төслөө уншаагүй гэж цээжээр ингэж ярьж болохгүй шүү дээ. Тэгээ чи өөрөө мөнгөтэй байж болно л доо. Чи өөрөө хадгаламжид эдэн тэрбумын хадгаламжтай байж болно. Чиний хадгаламжийн хүү буух гэдэг бол чи сандарч болно. Гэтэ чи иргэдээ бодооч. Тэр яриад байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа иргэдээ бодооч. Тэд нар дээр чи өнөөдөр энэ зээлийн хүүгийн дарамт ямар өндөр хэмжээнд ирж байгааг чи мэдж байгаа юу? Чи бол яг нөгөө жилдээ хэдэн тэрбумын хадгаламжтай учраас хүүгээрээ баяжаад явж байгаа. Чамд бол энэ хууль бол эсэргээрээ байгаа л да. Тэгэхээр ийм байдлаар өнөөдөр залуу улс төрч их хурлын гишүүн ард иргэдийнхаа эсрэг ийм яриа сууж байгаа үнэхээр ичж байна. Чи залуу хүн цаашдаа улс төрт олон жил явах байх. Тэгэхээр ийм байдлаар өнөөдөр улс төрчсөн жинхэнэ топ коммунист ийм дүр төрх харуулж байгаа чи үнэхээр гайхалтай байна. Би дахиад хэлж. Өнөөдөр энэ хууль бол ямар нэгэн одоо капиталистууд юм уу одоо хөрөнгөтэй хүмүүсийг хамгаалах гэдэг юм биш. Өнөөдөр харин жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа 100 хүртэл сая төгрөгийн зээл авч байгаа. Тэгээ өнөөдөр өдрийн зээлэндээ дарлагдж байгаа. Өнөөдөр байр ипотекийн зээлэнд дарлагдж байгаа. Тэр иргэд тэр сая монголчуудын эрх ашигыг хамгаалах гэж энэ хуулийг санаачилсан юм аа. Чи хэдэн тэрбумын хадгаламжтай байж болно. Тэр одоо болоо шүү дээ. Эдэж ууж ханд цатаа үсттэй. 28 жил энэ банк ус санхүүгийн байгууллага чинь ямар ч хяналтгүй явж ирлээ шүү дээ. Ямар ч хяналтгүй явж ирсэн. Тэгээ 28 жил явхад энэ Монголын банк санхүүгийн энэ салбарт байгаа зээлийн хүү буух нь яасан. 2.80-ийн чиний яриад байгаа тэр зээл хадгаламжийн их усүртэй байсан арилжааны банкуд өнөөдөр 13.8 их 80-ийн нөөц актив хөрөнгөлөгчд байж байна. Тэгээд зээлийн хүү буусна хаана вэ? 28 жил буусангүй шүү дээ. Дандаа доктортой өсөж явлаа шүү дээ. Монгол банк энэ дээр хариулах шаардлага байхгүй. Бид ажлын хэсгийн дээр ажилласан. Эдийн засгчид жинхэнэ мэрэгжлийн эдийн засгчдын дээр ажилласан. Энэ дээр ямар нэгэн одоо хэн нэгэн өөрөө чи яриад байгаа тэр хөрөнгөтөн тэр одоо илүү дутуу мөнгө төгрөг энд хадгалуулсан нөхдүүдийн эрх ашигыг хамгаалах гэж энд би энэ хуулийг оруулж ирээгүй. Энэ хуулийг би ганцаараа санаачлаагүй. Энэ хуулийг мэрэгжсэн эдийн засгчид мэрэгжсэн жинхэнэ одоо энэ чиглэлээр олон жил ажилласан энэ одоо эдийн засгийн салбарын мэрэгчлэтнүүд одоо энэ хуулийн төсөл дээр бол орж ажилласан гэдэг эрхэм учрал гишүүн танд аль биесээр хэлмээр байна гэдгээр. Эсд нэг зүйлийг хэлэхэд бол өнөөдөр энэ нийт мөнгөний урсгалын чинь бараг 90% өнөөдөр 14 арилжааны банкн дээр төвлөрсөн байгаа ш. Өөрөөр чи яриад байгаа хөрөнгөний 2 дахь зах зээл яагаад хөгжихгүй байгаа юм? Яагаад гэвэл мөнгөний урсгал чинь арилжааны банкуудад төвлөрчөөд байна. Хөрөнгөний 2 дахь зах зээл рүү чи хөрөнгө орохгүй байна. Мөнгөний урсгал нь явахгүй байна. Энийг өөрөө мэдсээр байж өөрөө ийм одоо босрол өндөртэй гэж харсан өөрөө бол энэ эдийн засгийн чиглэлийн босрлоо дээшлүүлэхгүй бол нэлээд ядуухан мэдлэгтэй байна шүү гэдэг би энд зөвд урьд чинь анхааруулж хэлье. Баярлалаа.